Улсын арслан Дүйнхрийн далантай. Хуучин Сайнаяхан аймгийн Чинвангийн хошуу, Цэцэрлэг мандлуулын аймаг, Эдүгээгийн Архангай аймгийн Ихтэмэр сумын нутагт 1885 онд Дүйнхэр туслагчийн 2 дахь хүү Далантай төржээ. Дүйнхрийн хүү Далантай 10-аад насныгаас өөрийн нутгийн бүх 7 хошууд аншигын арслан галсан доржоор бүхийн гараа дэвэх, шавах, өрөх болон янз бүрийн мих заалгаж 15-6 настайгаас бүхийн аманд гарч овооны болон орон нутгийн чанартай наадамд олон удаа барилдаж улмаар үзүүр түрүүнд хүрч байжээ. Далантай төрсөн 2 дүү Цэрэн дамб Махшар нар нь улсын заан золтой байсан бөгөөд ах дүүгээрээ сайн бөхчүүд байсан байна. Далантай 1922 оны цэргийн наадамд 37 настайдаа 9 давж үзүүрт үлдэн Вандан аваргад өвдөг шороодож мөн оны намар Халхдүрэн аймаг Шав 50 газраас эхлэн Богдхан, Хайрхан хан, Хинти зэрэг уулсыг тайх уул тайлгын наадамд Далантай заан 4-ийн даваанд амлан авсан Сэцэнхан аймгийн Сандаг жав гэгчид өвдөг шорооджээ. 1923 оны цэргийн наадамд 704 бүх барилдаж Далантай заан 9-ийн даваанд Булгалны Лувсан Балдан зааныг 10-ийн даваанд Хан Хинти уулын Ганжуур жавын Босоо самдан өвдөг шороодуулан дөрүүлж ардын хувьсгалын жилийн анхны улсын арслан цул хүртсэн түүх түүхийн нэгэн мөн. Мөн оны зун болсон уул тайлгын наадамд Далантай арслан 1-ийн давааны аманд ирж барилдсан Банд гэгчид өвдөг шороодсон байна. Үүнээс хойш барилдааны данс бүртгэлд түүний тухай бичигдээгүй байна. Далантай нь цэгт сайхан нуруутай, алаг нүдтэй, их царайлаг цагаан хүн байсан. Тэрээр хав дөрвөлжин барьцнаас баруун талаараа хавирах, баруун гараар ачих, тоогдох гол мэхүүдээ даацтай хийдэг байжээ. Далантай нь 37-оос 38 наснда барилдааны ур чадвар хүчин тэгширч авраг Вандан, Самдан нарын гол өрсөлдөгч болж байсан байна. Далантай ийм эд үедээ зарим наадамд эхний болон 4-ийн даваанд өвдөг шороодож байсан нь одоо үеийнхээр бол улсын арслан Ганбаатар шиг заримдаа хийтэй, унаа ойртой бүх байсан байж болохоор санагдана. Ардын хувьсгалын жилд төрсөн улсын анхны арслан Дүйнхрийн Далантай нь үнэнд шудрах, төлөв даруй занд харьцаатай, инэрэнгүй сэтгэлтэй, сайхан бүх байсан бөгөөд 1937 онд насан уйд болжээ. Та илүү ихийг сонсохыг хүсвэл subscribe дараарай.